Нэг ажил үйлчлэж яваад тэгээд минь мэдээгээд орж ирсэн чи юм. Бичлэгтээ дарчлаа. Таныг яг орж ирэхэд би бас олзуурхаа асуугаад байлаа. Энэ Улаанбаатар хотынхаа түүх, соёл, за тэгээд энэ Улаанбаатар хот чинь болсон болоогүй мэдээч хүн суурьцсан байж юм чи зөндөө их одоо проблем байна. Тэ проблем байна. Тэгээд би одоо өнөө өдөр чинь одоо энэ халиа дошоо гэдэг яг сая халиа дошооны талаар бид бүхэн ярилцаал хуралдаал энэ шар усны үерийн талаар хуралдаал яг тэгээ олон нийтэд бас нэг сэрэмжлүүлэх юм ярих гал бид бүхэн байжсан чинь та ороод ирлээ нөгөө нэг юу гэдэг ч юм даа одоо нөгөө сайн хүн санаагаараа гэдэг шиг тэгээд тийм юм болж байгаа шиг байна. Тэгэхээр би бас их олзуурах чинь тэгээд би танаас бас энэ Улаанбаатар хотод ер нь энэ том гамшиг ер нь хэр зэрэг гамшигуд болж исэн. За ер нь Улаанбаатарт үйлчлээд ямар гамшигуд хэдийд болж исэн. Тэр талаас бас Улаанбаатар хотынхан бас мэдээсээ үлээ. Түүхчний хувьд судалсан юм байдгүй тэр талаас бас бид бүхэн бас хэлж өгөөсэй үлээ гэж одоо бодож байна. Та тэгээ энэ талаар бас надтай нэг жоохон ч гэсэн бас хэлээд өгөөч, яриад өгөөч гэдэг талаас л би одоо танаас яг тэгээд одоо хотын иргэн хүний хувьд чинь хотын бүхэл амьдралд хотын нийслэлчүүдтэй адилхан санаа зовж явдаг шүү дээ тийм ээ. Ерөөсөө одоо тэгээд яг та нарын одоо хэлээд байгаа яриад байгаа тэр энэ халиа дошин шар усны үерийг аюулж байгаа одоо яг нөрлөж байна. Тэгээд би бас энэ дээр та хэдийн хийж байгаа тэр зүйлийг бас дэмжиж ойлгоод байгаа байхгүй ягаад тэгэхээр тэр хот чинь нэг л гэр бүл шүү дээ. Дотоос үн тусдаа амьдрал гэж. Бид чинь дөрвөн уулынхаа дунд нэг гэртэл амьдарч байгаа. Харин тийм одоо та яриад байгаа нэг гэр бүл нэг хот. Нэг гэрт амьдарч байгаа юм чи бүгдөө хогоо чайхаа бол нэг гэрт байж проблем байж байгаа тэр проблем хамтдаа шийдэ гэж. Хамгийн олон тарьд тэр ш. Тэгэхээр бүгдээрээ сүйдэл хамтдаа сүйдэж чинь. Хотын нэг одоо аюултай тал нь тэр ш. Хамтдаа нэг хохирол хүлээдэг. Хамтдаа яг хоо сайхан болвол сайхан болдог. Нэг л тийм л юм байгаа. Нүүдэл амьдралаас өөрнө. Тэгэхээр миний бас нэг бодож яваад энэ хүмүүс анхааруулж хэлэх хэвээр нэг юм гэдэг нь энэ урдчлан сэргийлж анхааруулах зүйл бас их чухал юм шиг. Одоо шар усны үер гэж юу юм бэ? Урын үер гэж юу юм бэ? Хэзээ ямар үед уучдаг юм бэ? Урын үер гэдэг юм уу? Урын үер, уулын үерийг хэлээд байна. Уулын үерийг. Тэ. Тэгэхээр чи одоо яг ингээл 4 сард болоо шар усны үер болж исэн байгаа шүү дээ. Ер нь яг үер гэснээс тэр үер гэсэн юм манай түүхэнд их тэмдэглэгддэг. Яг тэгэхээр байгалийн гамшиг тэр түүхэн үйл явцаас гадна байгалийн ган цууд үер усны аюулыг түүхэнд их бичиж үлдээсэн байдаг байхгүй. Ялангуяа одоо өмнөд улсын сурвалж нь дандаа бичиж үлдээсэн. Ягаад тэгэхээр хүмүүст их нөлөөлдөг. Эдийн засгийн асар их хохирол. Тэгээд тэр сэтгэл санааны ахирал асар их хохирол учруулждаг ер нь байгалийн гамшиг чинь тийм. Гэхдээ энэ үер ингээ болоод ч юм уу ямар нэгэн гамшиг болоход ч хэцүү л дээ. Тэгээ эдийн засгийн маш их хохиролтой усаж хувь хүнд ч гэсэн эдийн засгийн маш их хохирол үүсгэждэг. Тэгээд буцаад тэн дээрээсээ нөгөө сэхэл авдаг ч юм уу те. Буцаад тэн дээрээсээ нөгөө босох гэж цаг хугацаа их зарцуулдаг. Бичлэгээ болоод. Тийм. Одоо ингээл дээр үе тэр баримтаад тэр чинь жил дараалан гам болов улсаас төчнөө мөнгө санхүү гарах уу гэл хүн үлбэрч өгөө гэл. Тэгэхээр хэр дээр нь ч улсын санхүү эдээс нөхөрөл явдаг. Тэгээд ч гэсэн манад ч гэсэн энэ гол нөөрлөдөг юм чинь ган зоднаас гадна үер усны аюул байгаа шүү дээ. Тэгээ үер усанд яг нөгөө нэвүүдэлчин ахад амьдарч исэн үеийн үер усанд автах зүйл харьцангуй бага тэмдэглэгдүүлсэн байл. Яг урдчлан сэргийлждэг. Ардууд мэддэг цаг агаараа уншдаг. Тэгээд тэр нөгөө үерийн аюулаас холдоод гол уснаас холдоод явчихдаг. Тэр урын үер гэж байна шүү дээ. Уулын үер. Тэрэнд бол нөгөө өдний малчт маш хөрдөг. Гинт буучдаг. Тэр маш хүчтэй. Хормын зур ерөөсөө тэгээ тэр бол одоо хотод ч гэсэн нөөрлөл явдаг. Тэгэл ингээл яг түүхий юм харж хахад одоо энэ Улаанбаатар хотод бол хэдэн том үер тэмдэглэгдсэнийг бол би нэлээд сайн мэдэн шүү дээ. За нэг одоо хувьсгалын сойногт 33 оны нэг том үер байх Улаанбаатар хотыг тэр чигт нь ингээд усан давтуулсан. Би бол нөө хүмүүсийн яснаар 66 оны үер л гэж хүмүүс яриад. Одоо бидний нөгөө хамгийн ойрхон үер чинь 66 он. 82 оны үер шүү дээ. 15 онд нэг үер тэмдэглэгдсэн байдаг юм лээ. Бас нийслэлүрэнд том болсон. Сэлбол үер гэсэн гэж. Дунд болтой. Сэлбол ч хоёр талтай байсан мэт. Зүүн сэлб, баруун сэлб гэж байсан тий. Одоо жишээлбэл баруун сэлб маань
доошоогоо орцсон, шургалаад орцсон. Зарим хэсэг нь бол ногоон нуурын сувгчлаар одоо ийш ингээ алтан отгоноор тууд руу орж байгаа. Мөн мэт одоо тий. Одоо баг сургуулаад оруулчихсан. Орсч байсан ус. 40,000 50,000-тад баригдаад тэгээд ингээ доошоо орж байгаа үстэй тий. Тэгээ одоо тэр дасганы явааны энтрээр сувгчлаад дунд гол руу урсгацсан байгаа шүү дээ. Тэр чинь бас л үерлэх л юу аахгүй юу. Ер нь ус бол урсдаг газар хараад урсдгаа гэдгийг нэгдүгээр хүмүүс мэдчих хэрэгтэй байна. Хоёрдугаар тэр манай энэ Улаанбаатар хотын байрлал их өндөр уулын бүсэд бас оршдог хот шүү гэж би бодод байдаг байхгүй. Өндөр уултай шүү дээ. Уул болгоны ам болгон устай. Ус буудаг жалга суугт сайртай. Тэр сайр болгоноос л үер бууна гэдгийг бид тосчих хэрэгтэй байна. Ард түмэн анхааруулж. Энэ жил бол ер нь дэлхийн дулаар ихтэй байгаад байна. Дэлхийн цагуурын өөрчлөлтөд ихтэй болчиход байна. Тэгээд бас энэ жил хурд үндсэн хэмжээ бол олон жилийн дунджаараа ингээ харж байхаар 5 дахин их хурд үндсэн болсон гэж байна. За тэр тусмаа Монгол улстай 80% нь одоо төмөр зуд гэдэг юу нүүрлэлцэн шахуу байж байна. Улаанбаатар хотод бол маш их хурд үндсэн. За тийм байгаа болохоор шар усны үер болох магадaltaй болчиход. Шар усны үер маань яг л тэр уулаасаа буухтаа сувгчлаараа ороод ирдэг. Нөгөө жалгаараа тий нөгөө сайраа дагаад ороод ирдэг. Тэгэл одоо манай юу ч инженерийн байгууламжууд ч шууд орж ирдэг. Тэгээ инженерийн байгууламжууд нь халиад ирэхээр далангаа задлжил хоёр тишээ аюул тарчих гад байдаг. Ийм л юм байна. Одоо өнгөрсөн зүүн тэглээ шүү дээ. Тий, яг өнгөрсөн зүүнийх чинь гинтийн юу аадараас л тий одоо болж орж иж байгаа. Тэгэхээр ч одоо манай энэ бас байгаль ажигладаг хүмүүс яриад байна л да. Энэ жил бол шар усны үер их том хүчтэй болно. Ягаад тэгэхээр нөгөө буудгаасаа илүү их цас унчихсан. Одоо үрд 3 сар гарчаад ахт чинь уулын оройны цас нэг хэврээ байж шít. Тэгэл 4 сард эн чинь долоорнгууд гинт зэрэг бүгд хайлна. Ээлж дараалан хайлна гэж байхгүй. Тэгээд тэр бүх ус чинь ингээд орчт. Тэгэхээр нөгөө нэг хот нэг амьдрал гэрт амьдарч байгаа хотынх нь чинь өөрсдөө хамтарч тэр аюулаас урдчилсан сэргийлэх арга хэмжээ аммаар байгаа. Тэг санагдаад байгаа байхгүй. Одоо тэр жалга суудаг нас холдож нөмөр байна. Эсвэл тэр ард иргэд хорооныхон өөрсдөө нийлээд тэр жалга суудгаа цэвэрлээд хамгаалтаа өөрсдөө хийх ёстой. Нэргсэн хойно хашгираад тэгээд нөгөө үер буулгацсан юм шиг нөгөө хүмүүс ханддаг хандлага манад байна л да. Ер нь урдчлан сэргийлэх юм. Үер буулгацсан үерийг тэгэл үер оруулчлаа, үер буулгачлаа тэгээд тэгэхээр чинь хүн болгоны л өөрсдийн асуудал байж байгаа. Тэр 66 оны үер гэдэг чинь бол нөгөө бас тэнд үед чинь нөгөө байгаль сан уншдаг ахмадууд ихтэй. Тэгээд 4-5 хоног шиврээ орсон байгаа шүү дээ. 66 оны өмнө би тэгэхэд их жаахан байсан л да. би ч одоо 66 оны сурагчгүй байсан ба. Тэгэхээр ч бид нар хамгийн сайн мэддэг. Улаанбаатар тэр чигээр усан давтаа үер гэдэг ийм аимшигтай аимшиг шүү хотцсон нөхцөлд болсон хамгийн их хохирол учруулсан олон хүний аймаг авч явсан үер шүү дээ. Тэр бол өөрөөсөө байгалийн давагдшгүй аимшигтай хүчин. Сүүлд нөгөө нэг статистик тоо баримтуудыг харахаар 66 оны үер дээр 109 хүн өнгөрсөн. 10,300 гаруй одоо объект болон өрхүүд, айл өрхүүд одоо урссан гэж ингэж тэмдэглэсэн мэт. Тийм ба. Бүр захилгаан станц өөрчлөж зогссон шүү дээ. Оо тийм. Нэгдүгээр захилгаан станц чинь тэнд байсан байхгүй одоо Улаанбаатар. Бүр том аимшигтай том аимшиг байв. Тэгээд тэр үед чинь манайх шиг онцгой байдлын тэр гэж байхгүй байсан. Нөгөө цэргүүд цагдаа нар л ажиллагдаал одоо тэр зэвсэг техник юу вэ гинтэй юу юм чинь. Ерөөсөө л энэ бол давтаг тохиоломжтой гэдгийг л одоо бүр хаана маш сайн мэдэрч байгаа. Тэгээ нөгөө та нар л яриад байдаг штэ. Үерийн амнаас холдооч битгий уугаач гэдэг. Тэгсэн мөртлөө газар олгоод байдаг нэг тийм хөрөг яваад байдаг. Ерөөсөө л хөөгөөд явуулах хэрэгтэй гэж боддог. Тэр чинь амин ард түмний амь насны төлөө юм шүү. Ингээд бууцайлуудыг нүүлгэж байна. 2-3 байшин руу нүүлгэж байна. За нүүлгчэнгүүт зарим нэг нь буцаад буучаад байна. Зарим нэг нь одоо шал ондоо хүмүүс нөгөө байшин дээр нүүржиж буучаад байгаа. Тэгэхээр одоо тэр зоонд Өөрсдийнхөө амь насыг бол эд хөрөнгөө ерөөсөө гаргууд хайдаг хүмүүс байна. манайхны нэг тийм хинэггүй зам байдаг байхгүй юу? Ерөөсөө за яах вэ? Болно үсттэй гэдэг нэгдүгээр. Хоёрдугаарт бол хинэггүй болно бол. Тэгэл болохгүй байдал орчдөг. Энэ бол бүр хитээсээ байсан нэг юм зан. Тэгээ энэ бидний байгаад байдаг энэ хинэггүй занг л алга болгомоор. Заавал өөрсдөө охирол амсчиж
ингэж болохгүй ш. Одоо тэр 82 оны үеэр байна. Одоо тэр үеэр чинь бол аадрын үеэр шүү дээ. Нэг нар гараал, нэг хүчтэй бодор ороод, нэг нар гараал ингээл лсэн тэр өдөр 8 сарын ихээр. Би тэгж оюутан энд нэг соног ресторан хоол идчихэл дамбад дарж орох замд явсан чинь хайлаастын гүүрэн дээр ингээл юм мод овоолаа хийцэн. Тэгэл дээр нэг айлуудын хөргөгч мөргөгч хоордын үрдсээр ингээ хураагдчихсан бүр ингээ дэш. Хайлаастын гол. Тэг чин тэр чин хайлааст баян шуу толгоотын голууд үерлсэн байгаа шүү дээ. Сайр. Тэр чин уулын үеэр байхгүй нь урын үеэр. Бүр юу л юу хамтдаг үеэр. Маш олон хүн насарсан. Тэгэл бүр хуйлраад орж ирэл ингээл эрчтэл орж ирдэг гэж уулын үеэр гээд ямар санта. Тэгэл хүмүүс энгийн цагт бол тэр нөгөө байхгүй хуурай сайр. Урсж ирэхгүй юм шиг, гол урсахгүй юм шиг, хатцсан юм шиг бодоод байдаг. Тэгээ буучаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр уулын үеэр бол ерөөсөө ямар ч хамгаалтыг зад аваад гардаг зүйл гэдэг байгаа байхгүй. Тэр чинь бас л нөгөө та хэд ч мэдж байгаа усны хүмүүс энэ чинь жил болгон байгалийн хам шиг чинь давтамжтай явдаг гэдэг байгаа шүү дээ. Жил болгон зод болохгүй, жил болгон үер болохгүй ч гэсэн давтамжтайгаар урт үеийн хугацаанд болоод идэг те. Одоо хүмүүс ингээд ахмадууд бичиж үлдээсэн байдаг. Зод бас ингээд зодын дараа үер болдог шүү. Гэт. Үер бол дараалж болдог шүү гэдэг. Одоо 66 оны үерийн дараа чинь 67 он дахиад үер болсон байгаа шүү дээ. Хэмжээ далайцсан нөгөөтгөөсөө баг дарагдсан болохоос биш дараалж жил дараалж байсан. Тэгэхээр нодны үер болсон энэ жил үер болохоо гэл энэ одоо байгаль уншдаг тэр энэ хүмүүс байна шүү дээ. Тэднэртэй их анхааруулсан юм яриад байна л та. Би одоо ингээд гидрологчд болон за цагуурийнхантай ер нь байнга холбогдож байгаа. Яг нөгөө сүүлийн хэдэн жил чинь би чи устай холбогдсон албан тушаал хасж исэн болохоор тэр хүмүүстэй ойрхон байсан. За тэгээд эдгэртэй холбогдохоор яг л тэд нар шинжлэх ухааны үндэстэй юм яриад байгаа юм л да. Ийм юм болох гээд байна. Энэ дээр анхаараарай. Тэгээд бид бүхэн энэ жил бол хамгийн гол нь энэ суугчлуудыг нээж өгөх гээд эхийн цагт бид бүхэн хөлс их гарах хэрэгтэй. Тэр ч юм одоо энэ дүүн өвөл одоо энэ яг хүүтнээр одоо би их газ ажиллая гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ юм хүүтнэр ч одоо ажил авлаа. Тэгээд ажил аваад ингэж одоо энэ нөө мөсийн зөөгөл одоо ингэж үзэл байгаа. Энд чинь нэг удаагийн одоо ингэж мөс зөөгөл одоо ийшээ гаргалаа тэглээ ингэж за жоохон проблемууд гарч ирж ил байна. Шөнөөрөө бас зөөж байгаа болохоор энэ тэнд мөсөнд нөө явж байгаа жолоочууд маань мөс нь машин дээр явж байгаа хайлаад жоохон усчих юм. За тэгэхээр хүмүүс за энэ ч одоо ийм мөс зөөгөд хэрэг байна уу ч гэх юм. Тэгээ одоо тэр юу биш гинтийн бүр аюул болохоос одоо сэргээлж л одоо бид бүхэн яаж мэдээч хэрэг байгалийн гамшигыг хинч давн туулсан юм бол баахгүй дэлхий дээр ямар ч хүн төрлөخت харин эргэж байгаа гамшигыг бид бүхэн мэдсээр байж гамшиг болгосны дараа түрүүний таны орилоод чарлаад нэргөвч юм болохгүй тулд одооноос эхэлж бид бүхэн тодорхой хэмжээнд энэ сувгчлуудаа нээж за тэр тусмаа одоо энэ дээр одоо ингээ харахад энэ сувгчлуудыг нээгээд байгаа даа би одоо энэ эс аутлетийн одоо энэ дээр чи одоо ингээд битүү ингээд ургацсан байгаа. Энэ одоо инженерийн тайлт урсцсан багсан. Инженерийн байгууламж дотор ч одоо ингээд энэ чи инженерийн байгуул дал нь ингэж байгаа байхгүй. Дал нь ингэж байж байгаа байхгүй. Тэгээ дал нь ингэж байж хахад ингээд шороо хасгаад эдгээр ингээд бууцсан. Ингээд энэ багсгцсан. Үнэн шүү дээ энэ одоо. Тэгээд ингээд энэ дээр чи бас ингээд шороо хасгаад ингээд дээш ингээд явцсан. Тэгээ энэ дэгүүрээ битүү ингээд буруус ургацсан. Ингээд эдний чинь бид нар авахаас өөр арга байхгүй. Авч сэлжүүлж суулгахаас өөр арга байхгүй болчиход байгаа байхгүй. За ихийнх нь гэхдээ энэ дээр ч одоо ингээд шороо хуржоод овоороод за тэгэл янз бүрийн хог мог хурж ирэл ингээд ороо дээр үед ч одоо хүмүүс ч ус руугаа сүүч тусаадгүй байсан гэж л одоо ярьдаг. Тэг чи одоо бид нар ч ус руугаа ингээд хог хийчихээ. За ингээд битүү ингээд ургачаад ингээд энэ чинь л одоо урсцад ингээд саад болоод байгаа юм ингээд ерөөсөө урсцын нээж л явуулахгүй ингээд энэ дээр ч одоо ингээд ургацсан. Тэгэл нөгөө урсанд цаад болол тий. Ямар ч одоо юм урсах нөхцөлгүй болгоцсон юм. Тийм хүмүүс ч бас энэ нөгөө сошиалаар юм санал бас хэлсэн л байна л шүү дээ. Тэгэл энэ нөгөө урсцын багссан зүйл байна гаргаач тийм. Ингээд битүү ингээд шөөмжлөө зөндөө. Зарим нь болохоор ногоон байгууламж устглаа гэсэн чим явж илээ. Явж идэв. Бидний чиний ч устгах шилжүүлж ногоон байгууламж өнөө биш үү гэдэг нэг асуудал. Ногоон байгууламж гэдэг чинь шал ондоо юм байхгүй. За туулыг үзэл дээ урагшаа. За
туул гэдэг ингээд харахаар зүгээр яг би зүгээр ингээд харж яадаг байхгүй. Тэгээд туул гол дотор чи яг ингээд ургасан юм бол байдаг байхгүй. Ингээд туул чи ингээд цэлигээд ингээд байж дээ. Далангаасаа хой талдаа, далангийнхаа урд хой талд нь ингээд байж дээ. Туул ингээд цэлигээд ингээд байж дээ. Ингээд ямар ч ургасан юм бол байхгүй. Тэгээд энэ хоёрын одоо ингээд хоошоо шууд ингээд татаад ингээд харахад эн чинь одоо ингээд битүү ингээд ургацсан. Ингээд дотор нь ингээд битүү ингээд бооцсон байгаа даа. Одоо наадах чинь нэг баруун сэлбэд уурсаж байгаа. Харин энэ сувагчлуудыг бид өхөн нээгээл одоо ингээд нөгөө инхийн цагт нөгөө хөлс их гарах ёстой гэдэг ч байхгүй. Энэ олон хүмүүсийн эд хөрөнгө, энэ олон хүмүүсийн одоо амь насыг одоо хамгаалахын тулд бид өхөн өнөөдөр ингээд ажиллаад 66 оны үер дээр бол 109 хүн одоо өнгөрсөн гэж би түрүү хэлж ирсэн шүү дээ. Тэрнээс ч их тоо яригддаг шүү дээ. А ер нь гэхдээ баримт дээр тийм дээ. 82 оны үер дээр бол 43 хүн гэж. Социализмын үед чи бас нэг тийм тоо моо статистик дардаг нэг тийм юу байсан гэдэг шүү дээ. Олон хүн өргөцсөн маш аимшигтай болсон тий. Гэхдээ ер нь ингээд бид бүхэн иймэрхүү юмнууд их хийж байгаа. Энэ бүгдийн сувгчлыг ингэж ажил бид бүхэн нээж тодорхой хэмжээний одоос энийг авд юм өгсөн байдаг. Одоо наадах чинь их зүв байхгүй юу. Тэгээд энэ чинь нэгдүгээр хамгийн гол нь хүмүүсийн аюулгүй байдлын төлөө хийж байгаа ажил л да. Тэгээд дээр нь одоо нөгөө хөрөнгө чинийг нь хамгаалсан. Одоо тэртээ хотын захиргаа хийхээс өөр одоо арга байхгүй шүү дээ. Тэгээд учраас тэр 66 оны үеийн дараа маш нэг улс маш анхаарал даваад анх удаа тийм том үзэж байгаа юм чи. Энэ Яарамгийн нөгөө суурьшлийн бүсийг болгосон байдаг шүү дээ. Яарамг хорооллыг. Тэр үерт автсан, үерт орж болзошгүй бүх айлуудыг нүүлгсэн. Тэгээ Яарамгт аваач суурьшуулсан. Тэгээ Яарамг үссэн ш 60-аад оны үед чинь. Одоогийн Яарамг. Тэгээ Яарамгийн хашаа гарахад чи аюул амбраат шүү дээ. Яг нэг жигд ингээд бүр газар зоож хаад өгцөн. Тэгээд шинэ суурьшлийн бүс рүү ардууд ч сайхан нөгөөж суурьшцгаацсан. Уу яг нэг зовлон үзсний дараа хүмүүс ч нэрснээ дараа хүмүүс хурдтай болд юм байна. А үзээгүй байхасаа өмнө бол за ер нь тэгэл би одоо энэ ч байх ёстой хүний ирэхээрээ сууж байгаа юм. Үзснээ дараа бол би чинь яг 2009 оны үер дээр би ажиллаж исэн өөрөө. За тэгээд 2009 он тийм баруун талд одоо сонгоо ярхан дөрөвт болсон үер. Тэ тэр үер дээр бол ажиллаж исэн. 4 хүн өнгөрсөн байдэн тэр үед. Тэгээ ингээд тэрнээс хойш ингээд энэ гамшгуудыг ингээд хараад хахаар сүүлийн үерүүд ингээд харж хахаар хүмүүс яг тухайн үерт автсныхаа дараа л хүн хөдөлтий. Тэрнээс өмнө хөдлөхгүй. Анхааруулаад байна, яриад байна. Харин тэг эн чинь нөгөө бидний нөгөө хинэггүй зам байгаа байхгүй юу? Тэр чинь нөгөө юу гэх юм та бас дээр нь мэдлэггүй арга байна. За би хаана буучих вэ? Гэт тэ. Эн чинь манай энэ Улаанбаатар байж байгаа газар чинь уг нь их байгалийн бүх сайхан бүрдсэх гой мундаг газар уул ус ихтэй. Харахад ганц туул урсаад байгаа юм шиг мөртлөө ам болгоно ус урсаж байгаа байхгүй. Тэр болгон уйрлна гэж тооцож байгаа хэрэгтэй байхгүй. Ерөөсөө. Тэгэхээр чин тэр амн дээр л буулахгүй байх зүйл. Одоо жишээлбэл баруун талд Баян гошуунд уйр болоход гацуурдтай уйр болсонтой ялгаа байхгүй шүү дээ. Нэг л хотын асуудал шүү дээ. Тэгээ тэнд хүн амиг өргөдөл тэгээ бүр аюул болж ийн гэсэн. Тэгээд ер нь дөрвөн уулын дунд бид бүхэн амьдарж байгаа хүмүүс маань нэг гэрт амьдарж байгаа. За тэгээд нэг л одоо газар бөөндөр байж байгаа хувьд бол энэ бүгдийг хамтдаа шийдэх ёстой шүү. Тэгээд 66 оны үерийн дараа бол энэ сувгчил болон далан сугамшуулж инженерийн байгууламжуудыг маш ихээр барьсан юм бэл. За тэгээд бид бүхэн энэ 66 оноос хойш одоо үечлэл нь ус маань ус гэдэг маань 60 жил доошоо 60 жил дээшээ гарч ирдэг гэдэг шиг. Одоо яг үечлэл нь болоод 60 жилийн одоо үечлэл нь болоод дээшээ гарч ирэх гэдэг байна. Гүний ус ч дээшээ бас эн чинь дээшээ гүний ус чинь болоод метр 20 30 одоо дээшээ болцсон биш үү? Ихссэн биш үү? Тэгээ дээшээ ихссэн биш үү? Судалгаагаар тэгэж гарч ирээд байгаа даа. Чи одоо уерийн аюултай төвшингээ чинь 580 мм-с дээш гэж тооцдог тий. Дандаа одоо тэрнээс дээшээ гараад тий. Ер нь бол дандаа дээшээ гарсан байна. Дээш уерийн аюултай төвшин л үржиж байгаа тий. Аюултай бүр аюултай гэж нэг юм байгаа да. Маш аюултай гэдэг юм байна. 66 оны үеэр шиг маш аюултай. Сайн нөгөө онцгой нийслэлийн онцгой ком суралдаад шар төвшөнд анхааруулах төвшөнд бид хүн шилжчихсэн байгаа байхгүй тий. Анхааруулах төвшөнд шилждэг нь одоо юу гэдэг энэ хүмүүстээ одоо энэ бүгдийг сайн сурчиж хүргье.
Миний харин санаа зовоод байгаа юм чинь яг энэ багхгүй. Одоо ингээл энэ их ус цас ингээд зэрэг хайлна. Энд чинь за маргааш хойч ингэлтийн цас хайлна, нөгөөдөр богдуулын цас хайлна гэж байхгүй шүү дээ. Нэг зэрэг л хайлах байхгүй. Тэгэхээр чин тэгээд нөгөө голын ус чинь удаан хайлдаг шүү дээ. Тэгээд нөгөө урс газар руу ус орсоод ирэхээр асуудал яах вэ гэдэг. Тэгээд тэр нөгөө бид суугчилж ярих зүг байна. Өшөө одоо боломжтой бол ерөөс баг хөрцөн гартал өгч яахгүй бол тий. Тэр нөгөө хөлдүүдээр ч ахаад ус ороод ирэх баг. Бид бүхэн одоо энэ чинь багасгаад одоо ингээд мөсийн ингэж авсаа дараа одоо суугчлуудаа цэвэрлээд агшаасыг аваад доошоо жоохон ухах гээд байна. Доошоо жоохон ухаж гүн болгож тий. Тэгээ суугчлыг бүр илүү одоо найдвартай гаргах гад мэдээч хэрэг ямар нэг сав байна гэж бодчихъя л да суугчлыг. Тэгээ сав дээр ч усч ороод дүүрэх юм бол халина шүү дээ. Тэгэхээр тэр чинь хурдтай гаргахын тулд бид бүхэн савгаа жоохон доош нь гүнзгий одоо инженерийн шуумшуулж байгаа жоохон доош нь болгох юм бол улмал илүү багтаамжтай болно. Улмал илүү хурцтай болно. Мэддэг хүмүүс яг ингэж яриад байгаа байхгүй. Ингэж бүр бүшээс авахмаар байна. Бүр хөрсөөр гартал зүх одоо манай машин дээр хүн хүч юу гэдэг гэхээс те. Тэгэхгүй бол энэ уулж орж ирсэн тэр уулын ус чинь нөгөө шар ус болоод бууж ирэхтэл тэр халиа дашин дээгүүр чинь явах. Одоо тэр энэ голын дагуу байж байгаа тэр аж ахуй нэгж байгууллагууд ч гэсэн өөрсдөө ороод чадлаараа өгнө үзэх хэрэгтэй хөөх. Өөрсдөө хамгаалж байсан. Байгууллагууд бидэрт тусалж байгаа, маш их тусалж байгаа юм те. Иргэд аж ахуйн нэгжүүд болоод туслаад. Ер нь гэхдээ түрүү жилийн үеэр бас хүмүүст сигнал өгсөн байна. Сигнал өгсөн. Хүмүүс бол бас энэ дээр бол нэг хайхтар бас яахгүй. Зүгээр яг энэ жил нөгөө сонгуулийн жилтэй болохоор нэг жоохон нөгөө нэг ус төрчих гэдэг үеэр бас сонгууд амьд ямар ч хамаарахгүй байхгүй. Тийм байгаа болохоор нөгөө нэг хүмүүс энэ дээр юу яагаад байгаа шиг жоохон ингэх гээд байна гэдэг өөнтөглөх гээд. Эн чинь бодоод тэр ардын нам нь байна уу, ардсан нам нь байна уу, ямар нам нь байна пад байхгүй. Үеэр бол бүх түн дээр л одоо усах одоо юутай болохоор эн чинь аюултай болохоор энэ дээрээ нэг хайхтар нийтийн аж ахуйдаар ус төржихгүй энэ юм сайн гараа бүгдөө л энэ хотод цугал амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Одоо нэг нь хохироход нийтээрээ л хохирж ийн гэсэн үг шүү. Хотын амьдралын онцлог нь тэр байна. За тэгэл одоо яг тэр арга хэмжээг л сайн. Би харин бас энэ талаар уулзсан дээрээ болчихъя гэж бодсон юм. Тэгээ би бас таныг бас нэг юм өсгөх гээд байгаа. Та бас энэ дээр одоо түүхчүний хувьд за мөн эрдэмтэн хүний хувьд яг энэ дээр нь бас үечлсэн одоо үер хэдий хэдийн онд ямар болсон бүр ингээд наривчлаад хүмүүст ингээд ухуулж таниулаад тий бас бидний ажлыг дэмжиж өөрийнхөө одоо нэг таныг ч одоо маш олон хүн дагдаг шүү дээ одоо ингээд одоо энэ дээр сайхан фэйсбүүк ч юм уу твиттер ч юм уу энэ дээр сайхан яг үнэн зөвийн хүмүүст хэлээд бидний ажлыг ингээд дэмжиж өгөөч уриалж өгөөч нэг л хотод бид хүн амьдарч байгаа нэг л газар одоо байж байгаа болохоор та энийг бүр ингээд уриалаад өгөөч гэж би хүсэх гээд байгаа одоо хотын менежерийн хувьд одоо тий яагаад тэгэхээр энэ хотод бүгдөө л амьдарч таач амьдарч байгаа би ч амьдарч байгаа миний өрөвч амьдарч байгаа таны өрөвч амьдарч байгаа тийм байгаа болохоор нэг гэрт бид бүхэн амьдарч байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг гэрт амьдарч байгаа гэсэн үг юм чинь энэ бүгдөө сайхан болгочоо. Тэрнээс биш хин нэг нь одоо нэг захиргааллаа аргаар ч юм уу хин нэг нь энийг одоо хийх гээд байгаа юм биш ээ. Энэ хүмүүсийн төлөө хийх гээд байгаа байхгүй. Энэ Улаанбаатарт амьдарч байгаа бүх хүмүүсийн төлөө л хийх гээд бүгдөө энэ Улаанбаатар хотод нэг сайхан одоо нэг амьдрахыг хүсэж штэ одоо тий. Ямар нэг стрессгүй за тэгээд стресс нь бага тий. Одоо зөндөөд бол стресстэй байна одоо тий. Гэхдээ бид хүн бага байлгах гэдэг. За бүгдөө ингээд зөндөөд бол стресс янз бүрийн стрессүүд байна. Гэхдээ бид хүн энэ бүгд дээрээ бол хамтарч ээж шийдэл гаргаж ээж явахаас биш хин нэгэн хүн ганцаархнаа одоо ингээд хийнэ чаднаа гэд ингээд байгаа биш. Тэр тусмаа одоо хотын захиргаанаас бид хүн аль болох иргэд рүү хандсан. Иргэдтэйгээ хамт тий цог хамтдаа хийцгээе. Бүүнд хийцгээе. Нэг гэртэл амьдарч байгаа юм чинь бүгдөө бүүнд хийе гэсэн юм уриалгыг л энэ оны өмнөөс гаргаад яваад байгаа юм л да. Тэгээ энэ дээр танаас бас тусам хүсээд байгаа шүү. Та энэ дээр бас цог хамтдаа нэг л амьдралтай болсон шүү. Тийм. Зовлон нэгтэй жаргал нэг. Тийм. Ерөөсөө нэг л амьдралтай бадар хийгээд байгаа тийм. Тэгэхээр чинь тавлаг сайхан болгох чигээ хүн болгоо бодлого яах вэ? Тийм санаа зов. Амьдрал сайхан. За тэгээд амжилт хүсье одоо. За тийм баярлалаа танд тэгээд. Дэмжил аль болохоор олоо гэж явах баг. За баярлалаа танд.